Сайн бацхан ингээ та бүхэндээ өнөөдөр мэнд хүргэе. Тэр үлэгцэг.com-оос та бүхэндээ бэлтгэн хүргэж буй жаргалан эрүүл мэндийн видео зурлалын ээж дугаараар үзэж байгаадаа таатай байна. За өнөөдрийн дугаараар уурсан хоолойн бактери өвчин буюу астма өвчний талаар тодорхой мэдээлэлтэй болцгоё. За астма гэж юу вэ? Энэ маань бол амьслалын замын тухайлбуулах гуусан хоолойн үрвслийн арга хэлбэрийн хүч юм. Генетик буюу удамшлын хүчин зүйлээс гадна олон төрлийн гадны хүчин зүйлийн нөлөөллөөр гурсан хоолойн хариу үйлдэлийг төвчж түрхэн зур богино хугацаанд гурсан хоолой агшин нарийнснаас улбалан амьсгал авах болон гаргахад бол хэцүү болдог. Үүнд бол астмагийн клиник шинж тэмдгүүд болох жишээлбэл ханиалгах, дотор давчдах, амьсгалахад эсгэрэг чимээ гарах, амьсгалахад хэцүү болох зэрэг бол шинж тэмдэг бол давтамжтайгаар илэрдэг. Ялангуяа шөнийн цагаар тийм учраас уг өвчнөр өвчлөгдөд бол шөнийн цагаар их ханиалгадаг учраас унтаж чадахгүй байх тохиолдол илбэг тохиолддог. За астма нь бол хэдийгээр бүрэн эмчлэгддэггүй өвчин боловч тасардгүй анхаарал тавьж эмчлэх юм бол тасардгүй анхаарал тавьж мөн өөрийнхөө дэглэмийг эмчилгээний дэглэмийг сайн барих юм бол ердийн амьдралд саад болохгүйгээр хяналтанд оруулах бүрэн боломжтой. Хэрв эмчилгээгээ хийлгүүлгүй үл ойшон хүндрүүлсэн тохиолдол бол хоолой богдох амнаас нь хүрэх аюултай өвчин. За энэ хүү слайдын дээр бид нэр астма өвчин дэлхийн улс орнуудад хэрхэн тархалцтай байгааг үзүүлсэн газрын зургийг үзэж байна. За ганц хоёр улсуудыг тооцвол бол ерөнхийдөө астма өвчин дэлхийн бараг бүх улсуудад бол ер нь адилхан давтамжтай, адилхан төр хувьтайгаар бол тохиолдож байгааг харж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол 2011 оны судалгаагаар бол ойролцоогоор дэлхийд даяар 235 сая хүн өвчнөөр тарчиж байгаа гэсэн тоо гаргасан бөгөөд за энэ хүү тоо нь бол цаашдаа бол улам нэмэгдэх хандлагатай байгаа хэмээн гэсэн прогнозыг бол гаргаад байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад бол астмагийн нас баралтын хувь болоод үнэхээр бага байхад бол харин хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бол эмчилгээ тогтмол хийлгэж чадахгүй улсаас бол астмагийн гаралтай бол нас баралтын хэмжээ бол өндөр хувьтай байна. Астма нь хүндрэлтний түүхтэй нэлээд эртнээс холбогдож эхэлж байгаа. Жишээлбэл бүр 5000 жилийн өмнө бол хятадд астмагаар өвдөж байсан хэмээх түүхийн их сурвалж бол тэмдэглэгдээд байгаа. За үүнээс хойш бол Хиппократ түүнээс хойш бүх хүмүүс бол эмчнэр бол астмаг бол янз бүрийн аргаар бол эмчлэхийг бол оролдож байсан. За тухайлбал 20 дугаар зууны хагас ихэд бол маш хүчтэй цай уух нь гэсэн аргыг бол хүртэл хэрэгжилж байсан нь сонирхолтой юм. Орчин үеийн ангаах бол эм зүйн хөгжлийн үр дүнд бол астмаг бол нэлээд өндөр түвшинд тухайлбал хэрв өвчтөн өөрийнхөө дэглэм болон эмчилгээний горимыг сайн барих юм бол ердөө амьдрал ямар нэгэн байдлаар саад болохгүйгээр хяналтанд оруулах боломжтой болоод байгаа. За тэгэхээр орчин үеийн ангаах астмаг юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр генетик өөрчлөлтөөр суурилсан гадаад орчны нөлөөнөөр үүсэж буй амьслалын замын архаг явцтай өвчин. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр астмагаар өвчлөгчдийн дунд бол ерөнхийдөө генийн бол өөрчлөлт бол илрүүж болно. За энэ хүү гений өөрчлөлтийн үр дүнд бол гурсан хоолой бол гадны хүчин зүйлийн мэдрэмтгий болдог. Харшил дөрүүлэгч зэрэгт бол мэдрэмтгий болдог ба. За гадны болдог ба гадны орчны гадаад орчны янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр жишээлбэл харшил үүсгэж агаарын бохирдол үүтэн агаар ханиад байн хүрэх зэрэг үр дүнд бол астма бол үүсэхийг бол нөхцөлдөж өгч байгаа. За тэгэхээр астмагийн үед яг юу болдог вэ гэдгийг тайлбарлахын өмнө эхлээд бүгдээрээ ер нь гуурсан хоолой гэж юу, ер нь хаана байдгүй, ямар хуу функцтэй гэдэгтэй танилцгаая. За тэгэхээр бидний амьсгалсан агаар бол мөгөөрсөн хоолойгоор дамжин баруун болон зүүн гуурсан хоолойгоор болоод салж баруун болон зүүн уушгин дээр бол хуваарлагдсан очдог.
За эрүүл хөний хувьд бол гурсан хоолой хан маань бол гадна талаараа гөлгөр булчингаар үрээлэгдсэн мөн амьсгал авахд хангалттай хэмжээний өргөнтэй байдаг. Харин астмагийн атакийн үед бол та бүхэн энэхүү зурнаас харж авах илүү энэхүү слайдн дээр дараагийн слайдн дээр илүү харагдана. Гадны харшил төрүүлэгчийн нөлөөгөөр бол гурсан хоолой хан маань бол мэдрэмтгийгээр гинт агшиж гадна хүрээж байсан тэрхүү булчин маань бол агшиж мөн үнтэй зэрэгцэн гурсан хоолой хан маань бол зузаарч саст одоо ийм саст зүйлийг бол үйлдвэрлэж эхэлдэг. За үүний үр дүнд бол гурсан хоолой хан маань бол нарийсч одоо энэ хүү агаар солилцох энэ хүү диаметр бол нарийсч амьсгал авах болон гаргах процесс бол хүндэрдэг. За тэгээд дараах шинж тэмдгүүд илэрнэ. Одоо ханиалгах, амьсгал боогдох, цээж бачуурах, цээж хэржигнэх. Жишээлбэл тогтмол ойр ойрхон бөхшүүлж ханиалгах нь шөнийн цагаар ялангуяа шөнийн цагаар мөн биеийн хүчний ажлын дараа эсвэл хүйтэн агаар амьсгалд бол улам ихсдэг. Энэ нь бол одоо хариу үйлдэл маягийн цээж бачуурах одоо амьсгал агаар багаснаас одоо ахаад амьсгаа авч чадахгүй болчихгүй гэсэн болоо айдас төрх тийм субъектив мэдрэмж үүсдэг. Мөн цээж хэржигнэх буюу нарийсан тэрхүү амьсгалын замаар бол хүчээр орж буй агаарын урсгал жижигхэн маягийн чимээ үүсгдэг. Астма нь олон төрлийн хүчин зүйл нөлөөллийн үр дүнд үүсэж байгаа өвчин. Гэнэт хүчин зүйлээс илүү гадаад орчны хүчин зүйлийн нөлөөлөл бол астма үүсгэхэд бол илүү нөлөөлдөг. Гэхдээ одоо жишээлбэл хэрэг эцэг их хоёрын хин астма байхгүй бол хүүхэд бол астматай болох магадлал за нэг 20% хэрэг эцэг их нэг нь астматай бол хүүхэд астматай байх магадлал 40%. Эцэг их хоёулаа астматай байх юм бол астматай байх магадлал бол 60-аас 80% хүртэл хүндэрсдэг. Тэгэхээр энэгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр тодорхой удамшлын хамаарлал бол байгаа. За мөн мэдээж энэхүү удамшлын юм дээр бол янз бүрийн молекул бол биед илүү боснаас үүсч бол харшил төрүүлэгчд бол мэдрэмтгий болдог. За мөн идэвхтэй болон идэхгүй тамхи таталт нь бол астмагийн үүсэлт нь бол нөлөөлдөг хэмээн тодорхойлоод байгаа. Жишээлбэл ялангуяа жирэмсэн байх үед тамхи татах, жирэмсэн байх үед бол идэхгүй тамхи таталтанд өртөх нь хүүхэд астматай болох магадлалыг бол өндөрсдгийг бол батлаад тодорхой хамаарлыг олсон байгаа. За мэдээж дараагийн том асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдол бол яхахгүй астма үүсэхийг бол нөхцөлдөж өгч байгаа. Мөн стресс, ханаа томуу байн хүрэх, биеийн хүчний ажил, огцон биелэх зэрэг хүйтэн агаар зэрэг нь бол астма үүсэхэд бол нөлөөлж байгаа. За тэгэхээр эмчилгээний хувьд ямар хөө байх вэ гэхээр ерөнхийдөө эмчилгээгээ эмийн болон эмийн бус хэмээн хоёр ангилж болно. За ерөнхийдөө эмийн эмчилгээг бол та бүхэн мэдж байгаа хэмээнхүү инхалачны одоо спрей маягийн зүйлийг бол хэрэгэлтэйг бол магадгүй хэрэг та бүхний ойр дотнд хэнийг астматай бол хэрэгжилж байсныг үзсэн байх. За тэгэхээр энэ хүү багш маань ямар хуу зорилттой гэхээр дотроо бол эмийн бодис агуулж идэг. Тэр маань бол гуурсан хоолой ханыг бол тэр гуурсан хоолойн диаметрийг тэлэх үйлчлэгээтэй. Үндэсний үр дүнд бол тэр агшсан булчин бол амрааж гуурсан хоолойн тэрхүү хоолойн диаметрийг бол өргөсгөж амьсгал авах боломжийг бол дахин олгож өгч байгаа. Өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй бодис бас агуулж болно. За мэдээж энэ нь бол астма нь бол бас архаг явцтай өвчин. Тийм учраас өрөвслийг дарах бодис бол агуулсан эмийг бол агуулж идэг. За тэгэхээр бол мэдээж эмийн сонголт бол тухайн өвчтнөөс хамаарна яг ямар хуу шатанд явж байгаа, ямар юм сонгох уу, мөн эмчийн бас тэрхүү
ямар юм сонгох уу гэдгээс хамаарна. За энэ видеон дээр илүү эмийн бос эмчилгээний талаар дурдахыг хүссэн юм. Бактериаг хүндрүүлэх шалтгаануудаас аль бол зайлсхийх, тасалгааны болон гадаад орчны ариун цэврийг хангах гэж ерөнхийдөө бол хуваагаад цааш тайлбарлая. Астматай хүн ямар эмийн бос дэглэмийн эмчилгээ барих хэрэгтэй вэ гэхээр амьсгалын замын халдварт өвчнөөр аль болох өвчлөхгүй байхыг хичээх хэрэгтэй. За ханиад мэдтийн вирусын шинжтэй амьсгалын замын халдвар авахгүй байх. Ингийн тулд мэдээж хувийн ариун цэврийг сайтар сахиж олон хүн цугласан газар аль болох явахгүй байх. Байн гараа угааж биеийн халуунаа хадгалах нь чухал. Мөн бактериатай өвчтөн томооны эсрэг вакцин тариулах нь бол зүйтэй. За мэдээж дараагийн зүйл бол температурын өөрчлөлт, генетик хүйтэн агаар амьсгалнаас бактери хөдлөх хүндрэх аюултай гэдгийг та бүхэн өмнөх слайдуудаас ойлгосон баг. Тэгэхээр бүрхэг байх юм уу эсвэл бага таралтай байх үед дотор тавьчихдаг тул ялангуяа өвлийн удирд гадах шарахтаа маск ороод зүүх хэрэгтэй. Мөн 100 болон өвлийн удирд тасалгаа болон гадаах температурын их зөрүүтэй байлгалгүй тохирох температурт барих хэрэгтэй. За тамхины утаанд гуурсан холойн ашиглалтанд хүчтэй нөлөөлдөг тул өвчтөн өөрөө болно. Түүний эргэн тойронд байх хүмүүс тамхи татахгүй байх нь хэрэгтэй. Мөн гэрт спрей, шүршдэг будаг, ацетон, нэрт ус зэшиг химийн бодис агуулсан зүйлийг хэрэглэхийг хорих хэрэгтэй. Өрөөний бохирдол, халаагур болон хоол хийх үед гарах утаа, инфлюен үнэр гаргаж чавжны шүршдэг хор зэргийг өвчтний хажууд хэрэглэж болохгүй. Гинтийн огцом их хэмжээний таслуулган бол мэдээж болохгүй. Гэхдээ тодорхой хэмжээний хүрсэн амьсгалын дасгал зэргийг бол хийх хэрэгтэй. Хоол амтлагч будагч бодис, хоол хүнсийг муудах, эсэлдэх, өнгө үнэрийг өөрчлөлтөө сэргийдэг бодисыг бол хоол хүнсний бүтээгдэхүүнд их хэрэгэлдэг. Энэ нь мөн эмийн бэлтмэл ч гэсэндээ байдаг. Энэ нь энгийн хүнд бол мэдээж хор хөнөөл нөлөө үзүүлдэггүй боловч бактери өвчтөн хүний хувьд бол шинж тэндэг илүү хүчтэй илрэх тал руу байдаг. Тийм бол муудсан хоол хүнс хэрэглэх, хатаасан жимс, хүнсний ногоо, жимсний чанамал, усан үзмийн дарс, шараа эрэг, жүүс зэрэгт их хэмжээгээр анхуулагддаг. Янз бүрийн бодисуудыг бол хэрэглэхээс татгалзаж энэхүү бүтээгдэхүүнүүдээс бол зайлсхийх хэрэгтэй. Мэдээж гэр орноо цайтар цэвэрлэгээ хийхдээ аль болох тоос босголгүй чихтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Мөн тасалгааны тохиромжтой температур болон чихшилийг бол барих хэрэгтэй. Ер нь бол хөгц үүсэхэргүй байхаар чихшилийг тохируулах ойролцоогоор 40-50% чихшилтэй байлгах хэрэгтэй. Мөн чихшил ихтэй зуны үйлрэл бол кондишн зэрэг агаар чихшүүлтийг бол бууруулах хэрэгслийг бол хэрэглэх нь зүйтэй. Уур гаргагч нь бол агарын чигийг ихсгэж хөгц үүсгэх, байн цэвэрлэхгүй бол халдварт хараагч бодогдол зөв хэрэглэх нь зүйтэй. Дэж урмал болон гэрийн тэжээвэр амьтад бол харшил төрүүлэгч бодисыг бол агуулж яддаг учраас урмны хэрүү тоосны харшилтай бол өвчтөн урмлын тоосон зэрэгтэй улирлаад гарахаа багасгаж цонхоо онгойлохгүй байх нь бол харшлаас хамгаалах сайруудын мэдээж бас агарын бохирдол бол астмагийн процессыг бол хүндрүүлдэг. Тийм учраас бол 7 хоногийн хагас бүтэн сайндаа цэвэр агаарт гарах нь хэрэгтэй. Мөн ажлын байр болон ажлын газрын байранд олон төрлийн зүйлээс болж бактери үлдэх аюултай байдаг тул ажиллах орчиндөө анхаарч амьсгалах агаарыг цэвэр байлгах нь бол астмагийн атак үүсгээс бол өөрийгөө сэргийлж байгаа дэглэмийн эмчилгээнд хамаарагдана. За тэгээд эцэст нь дахин давтан хэлэхэд астма нь хэдийгээр бүрэн эмчлэгддэггүй өвчин боловч хэрэг эмчилгээний горим им бэлтмэлээ тогтмол мөн физик эмчилгээ мөн гадаад орчны хүчин зүйлийг хязгаарлаж багасгаж чадах юм бол энэ бол хяналтандаа бүрэн оруулж болох өвчнүүдийн нэг мөн ямар нэгэн байдлаар бол таны амьдралын хэмнэлийг бол хязгаарлахгүй. За тэгээд та бүхэн анхаарал хандуулсан бүгдэнд баярлалаа. Ингээд эрүүл хэнгис сайн сайхны бүхнийг хүсээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.